За hi guys. Өнөөдөр их уншиг байгаа. За өнөөдөр би эдмийн хишиг гэсэн номноосоо нэг ихийг та нарт зориулан уншиж өгнө. Хоёр чих юм уу те. За би өөрөө нэг хүсэл мөрөөдөл зориг гэсэн юм уншиж өгье гэж бодлоо. Хүсэл мөрөөдөл зориг. Хүн болгон өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй хэрхүү хүсэл мөрөөдлөөс нь амьдралын зорилгыг ундаж урган гардаг. Хугацаа тавьсан хүсэл мөрөөдөл бол зориг гэв. Энэхүү зорилгоо бид зурлан харж чадсанаа өөрийн амьдралыг томоохон өөрчлөлтөд авчирдаг билээ. Хүүхэд бүрийн хүсэл цагаахан сайхан бүхний илэрх болдог. За одоо бүгдээрээ энэ Монгол хэлний том номносоо харгая. За би жоохон том их сонгоч та. Улаягаас сэтгэл өрөөтэй бас бэ. Жоохон холоо шидэг да. Улаягаас сэтгэл өрөөтэй басан бэ. Эрт үрдэн цаг тулаанууд хамгийн анхаамтны бүтээгаа зүгтж энэ дэлхийн амьтан болгон альва амьтдыг айлдаг эрдэмдээ амиа хамгаалаг арга ухаанд байх юм. Бидэн шиг өрөвдөлтөй амьтад энэ ертөнцөөс алах модны явцад сэржихэд бүтээл уушиг зүрх амар байж байгаа. Бидэн шиг өрөвдөлтөй амьтад энэ ертөнцөөс алах модны явцад сэржихэд хүртэл уушиг зүрх амар гарчих шиг бож ухаанаа алдал айх юм. Бид амьтанд болгоноос зорой төрөх гэжтэй хорхоо шавж хүртэл биднээс айдаг гэж юу. Ах дүүс минь ингэж айд зовж амьд явснаас худагт унж өгчгөөснөн дээр гэж бусдыгаа дагуулга гонигтай гихчин явжээ. Тэгтэл нийгмийн шазгаа таарлаа шаг шиг тулаанууд минь юу болов гэж асууд хэд юу гэж бодов. За энэ болчлоо. Бүгдээ энэс дахиад нэг их олбэ олгод хийцээ. Би та нарт хэрэгтэй гүйж өгч байгаа. Нян гэдгийг гүйж өгье. Нян нүдэн үздэг бичил бихтэн нян гин хүний бие буюу цусанд орд хөнөөлд өвдөн үүсгэдэг. Гараа угаалгүй юм мэдэн уун гэдэг нян олон саяар нэгэн гэсэн үг юм. Ийм даруун зэврийг эрхэмлэн сахиг амьдарч байгаа очноод цэмцгэр байлгацгаа хүн бүр юмаа цэвэрч байлгахыг хүсдэг байна. Одоо дахиад энэ Монгол хэлний том ингээ ээлж явъя да. Миний ээж гэсэн юм гооша. Миний ээж Монголын утсан сарангуй намайг яруу сайхан ишгээрээ бөм зөөлөн цагаан гараараа хөдлөн зүйдээ өргөн үгсээрээ сурган ээжээ. Би таныхаа төлөө үргэлж зүтгэх болно. Тань минь үргэлж надад тусалдаг болохоор би танд туслах болно. Одоо сайн л юм. За таныг одоо 2 минут 3 одоо нэг 1 минутын дараа тусгач за. За мал аж ахуй гэдэг. Мал аж ахуй монголчууд олон мянган жил нүүдлийн мал аж ахуй ирсэн. Мал аж ахуй эрс тис өөр амьсгалтай дөрвөн үнэлгээтэй нутаг орны байдал удам дэлгэр бэлчээд зохицсон нүүдэл бүлжээрийн арга ажиллагаанд манай ард түмэн мал аж ахуй гэрхэмлэл байж байгаа. Чимээгүй. Ягаад идэв? Нэмэгдэж ирсэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр савхин эдэл хивс ноосон даваа үйлдвэрлэсэн нь олон улсын бүтээгдэхүүнүүдийн хэмжээ чанарт хүрсэн байна.